иргэн шүүх нь дараагийн үндслээр нь хэмжлийг хүлээн авахаас татгалзаж хэмжлийг буцаана. Нэгт захиргааны иргэн шүүхийн хариаллын бус энэ нь тухайн маргаж байгаа захиргааны акт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоогүй байх юм бол хоёрт тухайн захиргааны иргэн шүүхийн хариаллын бус хэрвээ та Дунд Говь аймгийн захиргааны байгууллагын шийдвэртэй маргаж байгаа бол Дунд Говь аймгийн захиргааны иргэн шүүхэд хэмжлээ гаргана. Гэтэл та нийслэлийн захиргааны иргэн хангалтны шүүхэд хэмжлээ гаргах юм бол тухайн захиргааны иргэн шүүхийн хариаллын бус болно. Гуравт нь та тухайн маргаж байгаа асуудлаараа урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гарах буюу гаргаагүй хэрвээ энэ журмыг хэрэглэх боломжтой байх юм бол дөрөвт тухайн хэмжлэл гаргагчдгээд нь хэрэгцээ бүрэн чадамжгүй бөгөөд түүнийг төлөөлөх хэрэггүй итгээд байх юм бол тавт нь хэмжлэл гаргагчийг төлөөлөх бүрийг ирэхгүй буюу хэмжлэл гаргахыг ирэхгүй итгээд байх юм бол хэмжлэлийн хүлээн аваас татгалзана. Зургаат нь тухайн хэмжлэгчийн үйл баримт болоо захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор өмнө нь шийдэгдсэн шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шүүгчийн цахимж, шүүгчийн тогтоол байх юм бол хэмжлэлийн хүлээн аваас татгалзана. Долоод нь хэмжлэгч нас барсан хуулийн этгээд нь татан бөхсөн боловч эрх үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй байх юм бол наймт нь тухайн шүүхэд нь хэмжлэг гаргах хугацааг та хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэх юм бол шүүхээс хэмжлэлийн хүлээн аваас татгалзаж хэмжлийг буцаана. Шүүхээс нь хэмжлийг хүлээн аваас татгалзаж хэмжлийг буцаахдаа татгалзсан үндэслэл шалтгааныг тодорхой заах бөгөөд тухайн асуудлаар дахин хэмжлэл гаргах. Эсвэл хэмжлэгийг хүлээн авахаас татгалзах саад болж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх засах талаар тодорхой дурдж өгнө.